2025 оны 4 сарын Загсны орны таараа 6-гаа хамтдаа эзгээ. За бичлэг ямар ч эдитгүй шууд орж байгаа учраас тань таалагдахгүй бол бичлэгээ алгасчаарай. За шинэ бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа гарч ирэхээр харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд магадгүй шинжлэх ухаантай холбоотой ажил хийдэг хүмүүс бас байж болох юм. За зарим нэгнийх нь хувьд маш их бүтээлч сэтгэлгээ, бүтээлчээр хандах магадгүй 4 сард хийж дуусгах төсөл хийж дуусгах багийн ажил, мөн эрдэм шинжилгээний ажил. За зарим нэгнийх нь хувьд диплом хамгаалах, зарим нэгнийх нь хувьд шинээр мэрэгжил мэдлэгээ дээшлүүлэх, боловсролоо дээшлүүлэх нэлээдгүй хүмүүс байгаа харагдаж байна. За энэ дээр дараагийн картыг авъя. Дараагийн карт маань за магадгүй зарим нэгнийх нь хувьд ажил дээр баг зэрэг ховж гарч магадгүй юм шиг байна. За зарим нэгнийх нь хувьд дөрөв нэгний хэлсэнчлэн шинэ бүтээлч санаа, шинэ санаа, бизнесийн санаа, эсвэл одоо юуны санаа гэдэг ашиг орлого олох боломж, шинэ сэтэл, санаа сэтэл олоод түүнийг хүн болгонд дэлгэх хэрэггүй. Магадгүй хэн нэгэн таны бүтээлч санааг бас өөрийн болгох гэж оролдож магадгүй юм. За өндөр дараагийнхаа картыг авъя. Дараагийн карт маань эзэн хаан гараад ирлээ. Тэгэхээр миний бодлоор эндээс зарим нэг хүмүүст өөрийн бодол, өөрийн байр суурь дээр эзэн хаан шиг бат бөх тууштай зогсох хэрэгтэй гэдгийг сануулж байна. Нэг талаасаа, нөгөө талаасаа магадгүй зарим нэг хүний хувьд таны багийн ажил, хамтарч буй бизнесийн ажил, эсвэл эрдэм шинжилгээний ажил, диплом хамгаалах ажил тухайн нөхцөл байдлыг маш туршлагатайгаар, ухаалгаар зөв удирдан зохион байгуулах, нөхцөл байдлыг гартаа авах, танд туслах ийм ухаалаг, боловсралтай, туршлагатай хүн таны амьдралд гарч магадгүй харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд шууд утгаараа аав нь, ээж нь, нөхөр нь, ах нь, эрэгтэй найз нь байж магадгүй. За дараагийн картыг аваа. Дараагийн карт маань Chariot гараад ирлээ. За Chariot бол зарим нэгнийх нь хувьд аялалд гарах, нүүх, байршлаа солих. За зарим нэгнийх нь шууд утгаараа машин худалдаж авах. Зарим нэгнийх нь хувьд үнэхээр одоогийн байгаа амьдралдаа бай газраас хөндөрч хөдөлгөөн хийж магадгүй харагдаж байна. Зарим нэгнийх нь хувьд ажилд орохоор ажил хайж байгаа бол энэ 4 сард ажилд орох боломж таны хувьд гарч ирэхээр харагдаж байна. За дараагийн картыг авъя. Дараагийн карт маань өөрийн байгаа байр суурин дээр бат зогсдог, өдий хүртэл тууштай өөрийн нөхцөл байдал байр суурин дээр тууштай зогсож ирсэн. Өөрийн өдий хүртэл босгосон амьдрал гэдэг юм уу, эсвэл сурсан мэдлэг гэдэг юм уу, боловсрал гэдэг юм уу, эсвэл өөрийн мэрэгжил гэдэг юм уу, энэ дээр маш их тууштай өдий хүртэл шаргуу хичээж ирсэн хүнийг илэрхийлж байна. За нөгөө талаасаа миний түрүүний хэлсэнчлэн хэн нэгэн төсөл, диплом хамгаалах ажил, эсвэл маш чухал бүтээлч ажил дээр
маш шаргуу ажиллаж байгаа хэн нэгэн байвал маш амжилттай энэ ажлыг төслийг амжилттайгаар зорилгодоо хүрэх хийж дуусгах, зарим нэгнийх нь хувьд албан тушаал ахих, за төслөө амжилттай дуусгах, ажлаа амжилттай гүйцэтгэх, диплом ажилтаа хамгаалах. Ямар ч байсан сансан бодсноо сэтгэлчлэн зоригтой хийж бүтээж чадхаар харагдаж байна. За үүн дээр нэмээд дараагийн картыг аваад дараагийн карт маань маш сайхан карт гараад ирлээ. За энэхүү карт маань таны зорилгодоо хүрэх тухайн ажил ямар ажил байдیں۔ Зорилгодоо хүрэх тэрхүү ажилд чинь зөвлөгөө өгөх. За хэрвээ үнэхээр сурлага боловсролын тал дээр таны багш, зөвлөх багш, за таны аав эсвэл маш их боловсролтой туршлагатай нэгэн хүн, за эсвэл зарим нэгэн үнэхээр мэрэгэн хүнд очиж мэрэглүүлэх, мэрэгэн хүн дээр очиж үзүүлэх, харуулах хүмүүс ч бас энд нэлээдгүй байж магадгүй. Энэ 4 сард загсны ордныхны хувьд. Зарим нэгнийх нь хувьд бясалгал, йог хийх, эрүүл мэндэд анхаарах, зарим нэгнийх нь хувьд үнэхээр мэрэгжил мэдлэгээ дээшлүүлэх, маш их бүтээлч, оюуны хөдөлмөр эрхлэх хүмүүс энэ 4 сард энэ дээр маш их харагдаж байна. Тэгэхээр танд зөвлөх, дэмжих, мэрэгэн санаа өгөх, зөвлөх, дэмжих, туслах хүн энд нэлээдгүй гарч ирж байна. За үүн дээр дараагийн картыг авъя. Дараагийн карт маань ямар ч байсан энэ сард нэлээдгүй сурах боловсрохтой анхаарах хүмүүс анхаарч байгаа оюутан залуучууд их байгаа бол яг 4 сард таны шаргуу хөдөлмөрлсөн хичээл зүтгэлийн үр дүн энд харагдаж байна. За энэ эрдэнэ шинжилгээний ажил гэдэг юм уу, энэ бүтээлч оюуны энэ өмч, энэ ажлыг та маш шаргуу хөдөлмөрл, шаргуу хичээсний үр дүнд мэдлэг боловсралтай, ухаалаг, туршлагатай эдгээр хүмүүснээс зөвлөгөө авч авсны үр дүнд дипломо зарим нэг нь үнэхээр маш сайн хамгаална. Зарим нэг нь энэ төслөө маш сайн амжилттай хэрэгжүүлнэ. Зарим нэг нь шинэ оюуны энэ бүтээлч ургалж санаагаа маш сайн амьдралдаа хэрэгжүүлнэ. Зарим нэг нь магадгүй үнэхээр маш сайн бизнесийн санаа болоод түүнийг эдгээр туршлагатай мундаг хүмүүсээс зөвлөгөө авч эрч хүчтэйгээр эхлүүлж өөрийн ололт амжилтыг баттгахаар хүмүүс нэлээдгүй харагдаж байна. За үүн дээр дараагийн картыг авъя. Дараагийн карт маань хүч чадлын карт гараад ирлээ. За энэ хүч чадлын карт маань шууд утгаараа арслангийн орд, хоньны орд, хүчрхэг гал энергитэй ордуудыг илэрхийлдэг. Тэгэхээр шууд талаараа магадгүй таныг дэмжлэх, туслах ийм хүчрхэг нэгэн гарч ирж магадгүй юм таны амьдралд. Нөгөө талаасаа таныг өөртөө итгэлтэй, дотоод мөн чанар, өөрийн эрч хүчиндээ бүрэн итгэлтэйгээр итгэлтэй байгаарай. Ерөөсөө хэрхэвч өөртөө эргэлзэж болохгүй, маш итгэлтэйгээр зорьсон ажлаа бүтээгээрэй, хийгээрэй. Өөрийнхөө мэдлэг оюунд бүрэн гэж өөртөө маш итгэлтэйгээр өөрийгөө зоригжуулж тухайн ажлыг зоригтойгоор бүтээлчээр хийж дуусгаарай. Танд тийм их хүч байна гэдгийг харуулж байна. За дараагийн картыг авъя. Дараагийн карт маань Ace of Pentacles гараад ирлээ. Ace of Pentacles бол
Үнэхээр миний түрүүний хэлсэнчлэн өөртөө маш ихтэйгээр энэ ажлыг хийж чадвал танд санхүүгийн боломж орж ирж байна. Санхүүгийн нэмэлт орлого боломж, санхүүгийн урсгал тань руу чиглэж маш сайхан шинэ санхүүгийн боломж гарч ирэхээр харагдаж байна. За дараагийн картыг авъя. Дараагийн карт маань Ten of Swords. За Ten of Swords бол хэцүү зүйлийн төгсгөл. Тэгэхээр таны өөртөө итгэлтэй бай гэж энд зөвлөсөн. Тэгэхээр бүх хүнд итгэж өөрийн оюуны хөдөлмөрөө ч байд юм уу, эсвэл өөрийн бүтээлч шинэ ургалт санаагаа ч байд юм уу, өөрийнхөө бодож яваа хийх гэж байгаа ажлаа ч байд юм уу, бусдад бүх хүнд дийлэх хэрэггүй. Маш сайн итгэлтэй, туршлагатай, буйр сувтай нэгнээс зөвлөгөө авч мөн маш оюунлаг ийм мэдлэг мэдээлэл дүүрэн хүннээс мөн оюуны зөвлөгөө авч эрч хүчтэйгээр хийж чадвал тань санхүү мөнгөний нээлттэй урсгал гарч ирж байна. Хэцүү зүйл ард хоцорлоо гэж энд танд хэлмээр байна. За дараагийн карт авъя. Дараагийн карт маань Queen of Wands гараад ирлээ. За Queen of Wands бол санхүүгийн боломж гарч ирнэ. Үүн дээр магадгүй зарим нэг талаараа ажлын ачаалал нэмэгдэх, за эсвэл зарим нэг талаараа танд туслах хэн нэгэн гарч ирэх. Мөн магадгүй та энэ бодсон сансан зүйлээ маш амжилттай хурдан хийж гүйцэтгэх хэн нэгний тусалцаа гарч ирэх. За зарим нэг синглчүүдийн маань хувьд бол танд маш ухаалаг, буйр суурьтай ийм эмэгтэй, ийм эрэгтэй гарч ирж магадгүй харагдаж байна. За хэрвээ синглчүүд маань энэ 4 сард хүнтэй танилцвал энэ хайр, энэ осын болзоо, энэ үерхэл удаан үргэлжлэхээр харагдаж байна. За ингээд сүүлийнхэн картыг авъя. Загсны ордныхны хувьд 4 сард маш бүтээлч, хөдөлмөрч, ажил хийсэн, оюуны хөдөлмөр маш их эрхэлсэн, маш их тархи толгоогоо ажилуулсан ийм сар болохоор харагдаж байна. За сүүлийн карт маань сар гараад ирлээ. За сар болвол ерөнхийдөө энэ сард ингээ харахад маш их оюуны хөдөлмөр эрхлэх, маш их өөрийн байр суурийг шаргуу хөдөлмөрлж баттгах. За тэгээд маш их хүчтэй, эр зоригтой, хүчтэйгээр хөдөлмөрлөх. Ингэж чадвал хүнд хэцүү бүхэн ард хоцорно, санаа зовлтгүй. Гэхдээ эрүүл мэнд, өөрийн тайван амгалан байдал, өөрийн тархи толгойг амраах гэдгээ бити мартаарай. Бага зэрэг сэтгэл зүй болон бие махбодыг амрааж өгөх хэрэгтэй. Сар болвол амралтыг нэг талаас илэрхийлдэг. Тэгэхээр өөртөө анхаарал тавихаа бити мартаарай гэж сануулж байна. За эрүүл мэнд талаас, бие махбод, гадаад үзмж, дотоод үзмж, ер нь бүх талаас оюун санаа бодол бүх зүйлээ амар амгалан тайван байлгаараа санаа зовох зүйлгүй. За эрүүл мэндэд мөн анхаарах хэрэгтэй. За тэгээд ямар ч байсан энэ том ажлын ард гарах гэж маш их шаргуу хөдөлмөрлж хичээгээд зарим нэг нь магадгүй эрүүл мэндээ орхигдуулж магадгүй харагдаж байна. Тэгэхээр аливаа зүйлийг баланслаж эрүүл мэнд болон ашиг орлого, ажил төрөл, гэр бүл бүх зүйлийн балансыг тэмцвэртэй байхыг хичээгээрэй. За ерөнхийдөө 4 сар бол загсны ордныхонд маш их шинэ санаа оноогоор дүүрэн
3 сард маш их олон үйл явдал өрнөсөн бол энэ сард бүх зүйл яг зөв замдаа орж, зөв урсгалдаа орж ололттой, амжилттай болохоор харагдаж байна. 4 сард. Та бүхэнд амжилт хүсье, баяртай.